чи трейдер хүний хувьд бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйлж болж байна. Бүгдэнд нь орой манд эргээд 5 тамаар л тэгээд week 3 recap бичлэг өргөж байна. Тэгээд энэ дараа week 4 analyze эх 7 хоногт маркет ямар ах талаар ярилцах болно. За энэ 7 хоног би ерөөсөө нэг л харилцаанд орсон байгаа. Тэр нь 3 дахь өдөр. За 1 дахь өдөр бол банк холидей буюу зах зээл хамарсан тийм USA. Тиймээс 1 дахь өдөр бол уусаа харилцаанд орох боломжгүй байсан. За тэгээд 2 дахь өдөр бол би хувийн ажилтай байсан болохоор харилцаанд орж чадаагүй. Тэгээд 3 дахь өдөр нэг харилцаанд ороод $1000 хийсэн байгаа. За тэгээд 4 дахь 5 дахьд би харилцаанд орж чадаагүй. Чи трейдер хүний хувьд бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйлж болж байна. Одоо өөрийн капиталаа хамгаалж авах хэрэгтэй. За тимийн туудалд чи дөрөн бол чи partial буюу одоо хувааж ашиг авсан бол заавал үлдсэн одоо гэрээ контракт лото одоо дэше stop loss break юм болоод шахаж авах хэрэгтэй. За тэгээд энд бол break юм шахсан байгаа. Тэгээд ер нь бол эрсдлээл алга болгож байна гэсэн үг. Тэгээд хийсэн ашгаа бас хамгаалж байна гэсэн үг тийм үү. За тэрний дараа ерөөд бол би энэ хүртэл харилцаагаа барья гэж бодож исэн боловч энд дараагийн одоо 15 минутын candle дээр одоо харилцаанаас гарсан байгаа. За нэгт бол өөрөө олцсон байсан. Тэгээд ер нь л өнөөдөр хангалттай гэж бодоод харилцаанаас гарсан. За тэгээд өмнөх 7 хоногт бол week 2-д бол миний харилцааны данс нэг юм байдалтай байсан юм. 10 юу очлоо $1490 байсан тий. За тэгээд саяны 7 хоногт бол $2520 болсон байна. За эндээс хараад үзэхэд ерөнхийдөө миний average одоо risk reward ratio бол ерөөсөө 2-1-тэй яваад байгаа юм харагдаж байна тий. $1 одоо алдаад $2 хийж байгаа гэсэн. За дунджаар бол $121 би харилцаанд алдтай юм байна. Тэгээд хэрвээ тэр харилцаа маань зөв явах юм бол дунджаар $252 хийдэг. За энэ 7 хоногт нэг олон харилцаа хийх болохоор тийм их буурууч хийсэн юм бол байхгүй. За тэгээд зөв хийсэн юм бол харилцаанд орчоод ширнээсээ босоод ирсэн. За өмнө бичлэг дээр би хэлжсэн тэгээд харилцаанд орчоод ингээд харилцаа ширтээд суугаад ингээд алитай амлаж хийсэн харилцаа дахиж амлаж хийгээд ингээд тэгээд энэ 7 хоног бол би зүгээр л харилцаанд орчвол тэгэл шууд одоо чарт харахгүй л шууд босоод явдаг. За энэ бол ер нь бол арилжаач хүнд байх хэвээр зам тэгэхгүй бол чи яг тухайн трейдээ ерөөсөө ажиглаа суудах ямар ч тийм юу байхгүй чи стоп лоссоо тавиад чи эрсдлээ хамгаалцсан тий. Тэгээд айлын тэр анализыг
өмнө хийцэн тэр арилжаанд орохоос өмнө. За тэгээд тийм баталчаа дахиж тэр арилжаанд орчоод тэрийг ингээд хараа чиртээ суудах юм ямар ч одоо тийм шаардлага байхгүй. Харин чи хэрвээ тэгж суугаад ах юм бол өөрөө сэтгэл зүг одоо улам тогтворгүй болгоод одоо нэг чиний эсрэг арилжаа чинь жоохон явах юм бол яа энэ одоо ингээд миний эсрэг намайг арилжаанаас гаргах нь гээл те. Эсвэл их дэшээ ингээд арилжаандаас явах юм бол одоо зэн зав баттай миний тархад хүрэх юм байна гэд илүү их шуналтаад одоо илүү их гэрээ нэмж хийгээд ч юм уу те. Одоо арилж байгаа илүү өрсөлдөлтэй болох магадaltaй. За тиймээс арилжаанд чи орсон л бол шууд ширнээс босоод явчих хэрэгтэй. Тэр арилжаач болохгүй бол тэгэл уусаач стоп-лосс тавьсан, эрсдлээ хязгаарлалцсан. Тэр чинь эрсдлээ чинь стоп-лосс цохолч арилжаанаас гарна. Тэгэл болоо өөр юм байхгүй. За тэгээд стоп-лоссыг бол хэтэрхий шахуу тавиагүй байгаа яг зөх хостой газар нь байршуулсан. За тэгээд зах зээл нэгтгэс юм pre-analyze хийж одоо journaling хийжсэн. Тэгээд яарж арилжаанд ороогүй те. Осоо чи ямар ч бүр амар тийм micro scalping хийдггүй л бол чи яарж арилжаанд орох бүр ямар ч шаардлага байхгүй. 15 минут 1 цагийн чарт дээр арилжаанд орж байгаа л. Тэр нь ямар ч арилжаач ер нь бол тухайн хийж байгаа шийдвэр нь гаргаж байгаа шийдвэр бол өмнө нь одоо төлөвлөгдсөн байх хэрэгтэй тийм зүйл. За тэгээд эх 7 хоногт зах зээл ямар байх вэ? За эх 7 хоногт бол FOMC statement буюу маш том мэдээтэй өдөр байгаа. Уучлаарай 7 хоног. За тэгээд нэгдүгээр өдөр бол нэг тийм сүртэй мэдээ байхгүй. За 2 medium impact news юм тийм. За хоёр дахь өдөр бол за Trump үг хэлэх юм байна. За тэгэхээр энэ бол нэг тийм зах зээл амар тийм volatile авчирна гэж би бодохгүй. За тэгээд ялангуяа хоёр дахь өдөр бол нэг дахь хоёр дахь өдөр бол би нэлээд тийм жижигхэн тийм хөдөлгөөнүүд явах гэж бодож энэ зах зээл нэгч тийм ерөөсөө тийм хаашаа явах нь тодорхойгүй нэг тийм одоо consolidation хөдөлгөөнүүд явах. За яагаад тэгж байгааг гэвэл 3 дахь өдөр бид нар FOMC statement буюу хамгийн чухал мэдээ маань 3 дахь өдөр болж байгаа тийм. За энэ мэдээ маань онцлог болохоор өглөө биш. За өдрийн US цагаар одоо 2 PM-д буюу нэг мэдээ хүрдэг. За тэгээд 2 цаг 30 минутанд дахиж нэг мэдээ байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо 2 шаттай одоо delivery буюу одоо price action хөдөлгөөн явна гэсэн үг. За эхний 2 цагийн мэдээ одоо нэг том хөдөлгөөн авчрын тийм үү. За дараагийн 30 минутын дараа дахиад өөр нэг том хөдөлгөөн орж ирдэг. За тэр хөдөлгөөн нэг бол эхний хөдөлгөөнөө дагна. Эсвэл эхний тэр хөдөлгөөн одоо хурамч хөдөлгөөн байгаад 2 цаг 30 минутанд яг эхний 2 цагийн хөдөлгөөнөөс шал эсрэг хөдөлгөөн хийх боломжтой байдаг. За тиймээс ерөөхдөө бол 3 дахь өдрийн өглөө буюу 9 цаг 30 минут, 8 цаг 30 минут гээд өглөөний цаг өдөр ер нь арилжих маш тийм ээ. Тэг яг тэгвэл өдрийн цаг маш том мэдээ одоо релиз хийх гээд хүлээгдэж байгаа учраас. Тэгэхээр ер нь бол өглөөний арилжаанаас зайлсхийх хэрэгтэй гэсэн. Ер нь арилжихгүй бол зүгээр. За тэгээд 4 дахь өдөр болохоор ер нь бол нэг тийм бас зах зээл хөдөлгөөн багтай ихтэй байна гэж би бодохгүй нэг гэвэл ерөө өмнөх өдөр нь маш том хөдөлгөөн зах зээлд ороод ирсэн бол дараагийн өдөр нь ер нь тийм зах зээл амрах маягтай амар тийм жижигхэн хөдөлгөөнүүд хийгээд явцдаг. Хэрвээ ямар нэгэн тийм таргет байгаад одоо маркет мейкер гүйцэлдүүлж чадаагүй. За тийм зүйл байх юм бол 4 дахь өдөр хөдөлгөөн орж ирнэ. За 5 дахь өдөр бол 2 news eventтэй байгаа. PPI. Тэгэхээр PPI-д яг FOMC-тэй хугацаад 1-7 хоногт ингээд 5 дахь өдөр төхөж байхыг бол би нэг хараагүй юм. Тэгэхээр PPI их хвшлээ ер нь CPI-тэй явдаг тий. CPI-тэй 3 дахь юм уу 4 дахь 2 дахь төхөйдөг. Тэгээд энэ 7 хоног бол 5 дахь өдөр PPI орж ирж байгаа юм байна. За тэгээд тэгчнээ 5 дахь өдөр ч гэсэн 7 хоногийн сүүлийн өдөр ч гэсэн нэлээд ер нь volatile тийм айгүй хөдөлгөөнүүд орж ирэх магадaltaй. Тэгэхээр ер нь 5 дахьд бол арилжахад бол тундаж шүү гэж бодож байна. За 3 дахь өдөр бол 7 хоногийн Nasdaq дээр бол би доод цэг төхөнө гэж бодож байна.
Тэгээд он гарсны дараа илүү оны өмнөх бичлэгнэр би ярьжсэн те. За одоо 12 сарын кандл хаагдаад 1 сарын кандл үүсгэж ингээд за тэгээ тэр тухайн 12 сарын кандл яаж хаагдахаас хамаарат одоо долларын баясаа тодорхойлно гэж ярьжсэн те. За тэгсээ чинь 12 сард кандл маань яаж хаагдсан бэхээр энэ одоо миний ярьсан FIJ буюу энэ gap-ны доор хаагдсан. За энэ gap-ны доор хаагдах юм бол би ер нь долларыг доош харна гэж ярьсан тийм үү. За тэрний дагуу доллар бол за эснэн дэш харилцсан гэсэн доош bearish байгаа тийм. За тэгээд өнгөрсөн 7 хоног бол том хөдөлгөөн доош bearish хөдөлгөөн бол доллар дээр орж ирсэн. Энэ бол нэлээд том урт хар кандл. За тэгээд энэ доош хөдөлгөөн bearish зах зээл доош үргэлжлээд би явах гэж би бодож байна. Тэгээд одоо энэ цэг бол 99,500 гэдэг долларын цэг бол одоо сарын хамгийн дээд цэг гэж би бодож байна. За энэ daily chart харагдаж байна тийм. Daily chart дээр энэ FIJ энэ gap-ыг одоо энэ gap-ыг support болгож ашиглаж хийсэн боловч өнгөрсөн 7 хоногт доош харилцаад одоо энэ original fair value gap болгоцсон байгаа тийм. За тэгээд хамгийн түрүүнд энэ ойрогоо энэ sell side liquidity-тэй харилцсан гэж харж байна. За тэгээд хэрвээ үнэхээр зах зээл муу байгаад байх юм бол бүрэн доошоо харилцах магадaltaй. За энэ Nasdaq weekly chart. За Nasdaq дээр би дээр bullish гэж ярьжсэн. Тэгээд Nasdaq бас амар bullish bearish гэж хэлэх амар хэцүү гэж ярьжсэн. За яг хэцүү гэж хэлсэн маань энэ харагдаж байна тийм. Эхний 1 дахь 2 дахь өдөр амар доош харилцсан тийм. За бараг доош харилцаад дуусаад зах зээл bearish байх юм байна гэсэн ойлголт өгсөн боловч 3 дахь өдөр буцаад амар урт зүү татчихад дэшээ хаагдсан. Bullish хаагдсан. За тэгээд хэрвээ та нар санаж байвал би бичлэгэн дээр хэлсэн тийм 7 хоногийн хамгийн доод цэг 3 дахь өдөр тохионо гэж. За тэгээд энд харагдаж байна тэмдэглэсэн байна. Low of the week on Wednesday би 3 дахь өдөр 7 хоногийн хамгийн доод цэг тогтоосон байна. За 1 дахь 2 дахь өдөр бол хичнээн bearish байсан ч гэсэн зах зээл хамгийн доод цэгээ 3 дахь өдөр тогтооод 3 дахь 4 дахь 5 дахьд bullish байсан. За тэгээ миний өмнө энэ хэлснийг та нар өмнө хүчлэгээс ороод сонсороо. За тэгээд энэ 7 хоногийн recap weekly outlook нэг юмрхүү байна. Тэгээд дараа 7 хоногт уулзъя. Bye guys.